Сайн бацгаанууд та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Миний нэрийг Мжидийн Нарантиа гэдэг. Өнөөдөр би та бүхэн дараах 2 асуултанд хариулахаар шийдлээ. Нэгдүгээр асуулт болохоор таны хийж байгаа бичлэг их таалагдаж байгаа шүү. Би одоо 24-тэй. Миний тухайн дээр их хүндүртэй юм гарах юм аа. Энэ нь эрүүл мэндтэй холбоотой юм уу гэхээр ямар нэг зөвөр илэрхгүй юм аа. Шууд арчилгаанаас хамааралтай юу? Зөвлөгөө өгнө үү гэсэн байна. Тэгэхээр энэ хүүхдийн асуултыг ингээд сайн ажиглаад үзэхэд нэгдүгээрт бол энэ хүүхд тийм ээ туслаг арьстай юм шиг байна. Гэхдээ тэр болгон бас их батг гараад идгүй юм шиг байна. Тэгээд батг гарахтаа жоохон уддаг. Тэгээд яг тухан дээр гарч ийн гэж хэлж байгаа бичсэн байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ маань үе гараад байна уу? Үргэлжийн гараад байна уу гэдгийг та цаашдаа бас анзаарах зүйтэй болов. Ютач байсан тухан дээр гарч байна гэдэг маань таны одоо нарийн гидсний үйл ажиллагаатай холбоотой. Хоол хүнсээ идэж уухтаа одоо явдал дундаа идэх, босон суу идэх, ерөөсөө тийм одоо тусгай цаг гаргалгүйгээр дээр нь одоо тийм ээ хоол иж явахдаа зурагт үзэх ч юм уу, хоол иж явахдаа одоо нөгөө компьютер дээр ажиллаад ч юм уу, хоол иж явахдаа уцаар яриад ингэж идсэн тохиолдолд та хоолнд анхаарал тавьдгүй эдсэн хооллоо бол бүрэнж ажиллалгүй залгидаг. Ийм тохиолдолд таны эцэг хаалт чинь биес чинь бол бүрэн одоо гадагшилдгүй. Тийм тохиолдолд таны биед үргэлж хорт байцууд болохоор өдрөөс өдөр цагаас цагт бол хоримтлагдсаар байдаг. Тэгэхээр үнийг багасгахын тулд ялангуяа таны тухан дээр гарч байгаа батгыг одоо багасгахын тулд яах вэ гэхээр бид дараа хаяж хоолоо идэхэд 15 минут зарцуулна. Тэгээд хангалттай одоо чигийг одоо дараа хаяж судалгаагаар үзэхэд тийм ээ эрэгтэй хүн бол 9-12 аяга, эмэгтэй хүн бол өөрийнхөө жингээс хамаарч бол 8 хүртэлх аягыг бол аяг усыг бол уух шаардлагатай гэж гарсан байгаа. Тэгэхээр бид нар яаж ч гэсэн мэрийгээ тэр нэг 8 аяг уудгүй би нэлээд сайн улаа гэтэл 6 юм уу 7 аяг уудаг. Тэгэхээр энийг бас тийм амьдралдаа хэрэгжүүлээд дээр нь эрүүл хоол хүнс идэх тэрэн дээр жимсийг төхөйгээр нь тэгээ самрыг төхөйгээр нь идвэл мөн таны одоо дотор байгаа юг тийм ээ өөрөөр хэлэх юм бол эрүүл хоолоор биеийн дотор байгаа хорыг бол гадагшлуулах. Хоолнд идэхдээ одоо бүрэн анхаарч тэгээ өөртөө хоол идэхдээ дор хаяж 15 минут зарцуулж уг хоолныхаа одоо өнг, амт, үнрийг одоо тийм ээ одоо мэдэрч ингээ идэж байгаа ч гэж хэлэх гэсэн юм аа. За ингээд 2 дахь хүүхдийн асуултанд оръё. 2 дахь хүүхдийн минь асуулт болохоор би их туслаг арьстай. Тэгээд үргэлж харлаад байх юм аа. Ямар нэгэн зөвлөгөө байна уу гэсэн байна. Тэгэхээр туслаг арьсны онцлогийг би үүний өмнөх бичлэг дээр тавьсан. Тэгэхээр мэдээж одоо туслаг арьстай хүн гэдэг маань удамшлын чанартай дээр нь таны тосны булчирхай бусад хүний бодвол илүү их ажилтдаг учраас үргэлж таны арьс тийм ээ тос тааж харагдана. Тэгэхээр тустай байна гэдэг маань мэдээж тийм ээ нарны энергийг улам ихээр аавна, улам ихээр одоо хуран арьстай хүнийг бодвол арай хурдан одоо нүүрцэн харалж явах жишээтэй. Тэгэхээр би доор 2 одоо маскыг танд зөвлөж байгаа юм. Тэгэхээр танд ердөөсөө л нэг ширхэг өндөгний цагаан байхад хангалттай. Өндөгний маск бол ямар ч үед хизээж хаанч бас хийж болдгороо илүү ач холбогдолтой. Ямар ч тийм одоо юу гэж ярьдаг ш тийм ээ хор нөлөөгүй учраас маска тавих 10 минутанд та инээж болохгүй, ярьж болохгүй ердөөсөө л та цаг тавиал хөгжим сонсоод юм уу аль болохоор унтаж амрахыг бодоорой. Тэгэд 2 дугаар маск маань чухам ямар одоо маск вэ гэхээр танд ердөөсөө л лимон тэгээд зөгийн балны маск. Тэгэхээр та нар намайг анзаарсан байх би гадуур тийм ээ зөндөө их одоо янз бүрийн маскууд байгаа. Би тэдрээс нэгийг ч хэлэхгүй байгаа. Хэлийг үл хэлж чадна. Гэхдээ би тэр брендийг одоо дээш нь гаргаж ирж байгаа биш. Би тэр брендийн юмыг бол тэ юу яхаасаа өмнө таны гэрийн одоо хөргөчнөөс тань ийм боломж байгаа шүү, ийм юм байгаа шүү. Гарын дорх материалаараа та хийгээд үзээрэй. Хэрвээ та хүсвэл
тэр дэлгүүрт гарч байгаа маскыг авч болох юм аа гэсэн үднээс би дандаа гарын дорх материалаар хийх маскыг танд зөвлөж байгаа юм аа. Тэгэхээр танд ердөөс бол хагас лимон тэгээд 2 халбаг одоо цэвэр зүгийн бал. Ингээл энийг одоо ингээд хэрвээ төрхөж болвол гараад түрхэд хэрвээ төрхөж болохгүй нэлийн шингэн талдаа байх юм бол та багс юм уу хөнгөөр одоо нүднийхээ эргэн тойрныг үлдээгээрэй. Ягаад гэвэл юм чинь хүчил. Тэгэхээр нүд рүү ч арах юм бол мэдээж харсхан тийм үү. Тэгээ хэрвээ таны батгах чинь хэрвээ онгорхоо байх юм бол тэрэн дээрээ бас хүрэхэд бас их хорсдгийг шүү. Гэхдээ таны батхыг маш хурдан бол яаж өгнө. Одоо бактерийн устгачж байгаа юм чинь маш хурдан идгэх бас тийм талтай. За тэгэхээр ийм одоо бэлдсэн одоо энэ үрийг бол түгээд авчих шүү дээ тийм ээ. Ийм бэлдсэн одоо маска одоо нүрэн дээрээ угаа цэвэрлсэн нүрэн дээрээ 15-аас 20 минут байлгана. Тэгээд цэвэрлэхдээ танд ямар ч саван хэрэггүй. Ерөөсөө л одоо бүлээн усаар бол цэвэрлээд харин маск цэвэрснийхаа дараа алчуураар арчичгаад маш сайн чийгшүүлэгч тос төрхий шүү. Ихэнх тохиолдолд тэгээ маск тавьчихад хүмүүс тэжээлийн тосоо түрхээ мартдаг. Тэгэхээр маш сайн одоо эхний одоо маск дээр ч гэсэн хэдийгээр та ийм тэжээл өгж байгаа, цагааруулж байгаа ч гэсэн танд мөн юу хэрэгтэй. Энэ маскыг хэрэглэснээр таны нүүр цагаар нь энд одоо тэнэж өгнө. Дээр нь таны арьсан дээр байгаа нүхт нь бол төр зурч гэсэн одоо баг болж ирнэ. Арьсан дээрх улаалт үрслийг бол багасгаж зөөлөн болгож өгнө. Дээр нь гэлцэлттэй одоо арьс чинь бол гэлцэж ирнэ. Яг тэгэхээр таны одоо арьсны өнгөн хэсэгт байгаа өхмөл арьсыг бол нүүлгэж байгаа учраас үүнийг та 7 хоногт нэг удаа тэгээд оройн цагаар хийвлэх зүгээр. Ягаад гэвэл лимоны хүчил тэр чигээр хүчлэг чанартай витамин С-тэй байдаг учраас тэр маань өдрийн цагаар хийхэд таны нүрийг бол жоохон наранд бол юу байх болов эмзэг болох болов гэх тийм үү. За ингээд та бүхэн өнөөдрийн энэ хоёр маскын аль одоо хэрэгцээтэй гэдэг юм аль өөртөө одоо таалагдж байгаа юм ойрхон байгааг бол өөрийнхөө арьсан дээр хийж үзээд эргээд надтай саналаа одоо хуваалцсан. За ингээд дээр хоёр хүүхдийнхээ асуултанд жоохон ч гэсэн хариулсан гэдэгт итгэлтэй байна. Ингээд та бүхэн сонирхолтой асуулт явуулсан, таны асуулт ч гэсэн одоо бусад хүний одоо асуух одоо асуултын нэг гэж үзэж байгаа учраас би үнийг ингэж тавьж байгаамаа. За ингээд та бүхэн улам тийм ээ сонирхолтой асуултаа эрүүлнэ гэдэгт би найдаж байна. Ингээд дараагийн видео бичлэг хүртэл түр баяр та. Анхаарал тавьсанд баярлалаа.